хулгайж авах яг гэхдээ үзий яддгийн байж хулгайж авлаа. Йоо надад бол сонир юм давхцаж болно шүү дээ мэдээж. Эсвэл ингээд үздэг хүнээс санаавч болно. Би тэгээд салаад Йоо гэхдээ энэ дээр IX ямар амар шааж байна те манайхаа. За sorry амар шааж байна гэдэг нь ингээд амар ууртай бүр ингээд улангарсан гэх юм уу одоо юу гэх юм бүр үнэхээр л ингээд бүр байж ядаад ингээд жигсэн ийм IX-ийг би өмнө нэг харж байгаагүй юм байна. гаргаж чад яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлсэн. За намайг яаж дүрээд байгааг нь хараа. надад бол сонир санагдаж байна. Үнэхээр амар энэ үзий яддаг гэж таашаа энэ одоо ингээд захын нэг хөдөөний баачка манай чаймыг ингээд муулж болдго юм уу? Би найзыгаа өмөрж ийн гэдэг. Өмөрж юм гинэ. Би хаан хизээ би энэ хүнийг Чами хончил хавгааг захын хөдөөний баачка гэж хэлсэн юм уу? Манайхаа хэлээрэй. Чами үнэхээр хончил хавгааг захын хөдөөний баачка гэж хэлсэн юм уу юу? Ямар нэгэн юм дээр? Үгүй ээ. Тэгж хэлээгүй юм аа. Тэнгууд одоо хинчнээс ингээд нэг юм харагдаж байгаа байхгүй юу? Одоо тэр нь амар ингээд жоохон хончил хавгаа өөрөө жоохон ингээд тэнийг хэвээр ингээд тэнийг юм хийгээд байгаа юм. За одоо хаяа ярихаас ингээд за хончил хавгаа ингээд анх угаасаа яаж гарч ирсэн бэ гэхээр хөдөө амьдрах кул юм аа. Би хөдөөний ингээд хонио хариулдаг тийм залуу хөдөө байх чинь кул ээ гэ өөрөө тийм дуун дээр дуулдаг үстэй. Хөдөөний амьдрал кул хот нь надад зохгүй байна эдэргээд тэгснэ одоо чами биш IX өөрийг нь ингээд захын хөдөөний баачка гэж яриаггүй байхад манай хүн яг өөрийнх нь доторх бодол нь өөрийгөө захын хөдөөний баачка гэж боддог байгаа байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд за хүмүүс намайг хараад ингээд хөдөөний захын хөдөөний гай гэж боддог байх та гэж дотроо бодоод байгаа байхгүй юу? Яг гаднаа ингээд хөдөө амьдрах нь кул гэж байгаа ч гэсэн цаанаа яг бүр ингээд deep down яг бүр цаад сэтгэлийнхаа гүндээ яа биний ингээ хөдөө амьдарч байгаа нэг кул биш шугна. Тэг хүмүүс намайг тэрүүгээр маань ингэж амар дээрлэхдэг гэж дотроо тэгж бодоод байгаа байхгүй. Яг үндэ IX-ийн бол тэгээгүй юм байна шүү дээ. Чиний овшин суугаа хаяг яагаад чиний аргументыг зөвтгөх ёстой юм? Тэнгууд энэс ингээ би нэг юм харсан заяа. Тэр нь юу вэ гэхээр хончин лавга амар нэг тэнийг юм хийсэн заяа. Амар нэг тэнийг юм хийсэн. Тэрний танд хэлэн удахгүй. Хүний тухай ингээ ярангуут те. Хүмүүс тэрийг хараагаад нөгөө хүндээ яаж нөлөөлөхийг ч одоо харж байгааз. Аха. Энэ хүн өөрөө 2 сарын өмнө юу гэлээ? Тэр үедээ бол тэрийг бодохгүй те. Би хингүүт болчихж байгаа байхгүй юу? За. Тэгээд энэ бүхэндээ залруулаг хийх чинь бүх зүйлийг одоо шинэ 7 хоног ихсэн чинь бүдэмжлэг хийх. Би ч өстө хулгайж болж хөрөөсөө. Тий. Тэгээд энэ бүхэндээ залруулаг хийх чинь бүх зүйлийг одоо шинэ 7 хоног ихсэн чинь. За шинэ 7 хоног ямар ч хамаагүй заяа. Тэгвэл хүмүүс интернэс юу гэж ямар алхалтай очиж нэхэр яагаад хөдөөний хүмүүсийг дээрлэхэд байгаа юм бэ даахгүй юу? Чи хөдөө өссөн ч байна уу, хөдөө амьдрдаг ч байна уу, тэрэндээ яагаад ичээд байгаа юм бэ? Энд чи ерөөсөө хөдөөгийн ялгах байгаа хүн гарах хүсэж байгаа хүн чи л байгаа байхгүй юу? Хөдөө хүмүүс хэрэг яа бэ? Энэ бол үнэ. Энэ бол гоё шүү. Зүгээр үздэг ч байж. Би яаж юм үзгээ? Нэг нь тэгээд уусаа энэ бичлэгийг ууслан үзсэн хүн 2 сар болсон байна. IX-ийг чинь хэлж байгаагаар бол таны миний толгойд туризм амьдарч байгаа гэж ярьсан. Яг үндэ миний толгойд туризм амьдарч байгаа ганцхан хүн байгаа. Тэр нь бол энэ бод. Нэглүүн салавч гаргаад нөгөөхөөс нь зулгаж чанахгүй тий яа. За болсон зай. Юу ч вэ? Зулгаж чанахгүй. Нэглүүн салавч гаргаад нөгөөхөөс нь зулгаж чанахгүй тий яа. За болсон. Яа, бүр ингээд IX-ийн бүр ингээд хончил хавгаагаас бүр ингээд жигшээд дээ шүү дээ манайхаа. Бүр ингээд жигшээд дээ шүү дээ. Тэнгуут энэ цаг үеэс за бэж энэ хэдэн үнсэн байна? Fuck 400,000 хүн. Энэ цаг үеэс no more тиймээ хончин лавга шай мэлэ хоёрын ариун хайр дурлал ариун шохоорхолт гэдэг юм ингээ байхгүй болж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр ингээд шай мэлэг сток хийдэг хончин лавга бол амар стокер шай мэлэгийн хаа явсан газар нь ингээ явдаг. Тэнгуут яг үнэндээ хончин лавга амар их худлаа ярьж байгаа. Тэрийг бүгдээрээ мэдж байгаа. Дээрэс нь хончин лавга ингээд хохирогчийн дүрд амар тоглох дуртай.
яг хохирогчийн дүрд тоглоод ингээд зарим нэгэн хэрэгээс аврагдах үеуд байна. Тэр угаасаа ингээд manipulation гэдэг юмд угаасаа ингээд тийм ээ victim mindset гэж байдаг шүү дээ. Тэрийг гаргаад ингээд зарим юмнаас ингээд хөөрхөн ингээд замхруулаад алга болгох юм байна. Гэхдээ тэрийг манай хүн амар муушаасан, өөрийгөө амар худалч гэдгээ баталсан. А тэнгууд тэр нь юу вэ гэхээр манай хүн яг үнэндээ шаа имэйлээд сайн биш. Зүгээр л шаа имэйлээ гэж яриад ахаар шаа имэйлийг үздэг хүмүүс энэ хончин тавга гэж хин юм бэ? Яагаад шаа имэйлгийн талаар яриад байгаа ингээд шаа имэйлгийн фэнүүд хүртэл хончин тавгааг үзэх бас нэг юм ингээд ирж байгаа байхгүй. А тэнгууд хончин тавга шаа имэйлтэй холбогдсон видео болгоно нь угаасаа амар сайн үзэлттэй байдаг. Тэгвэл нөгөө талаасаа хончин тавга зүгээр хандлтын төлөө шаа имэйлэд сайн имшгээр жүждэг байж болно. Тэгвэл хончин тавга яг трийгээ хүмүүст ингээд үнэхээр гоё сайхан ариун нандин хайр дурлал гэж харуулахгаа хичээгээ явж исэн чинь яг трийг нь сая AX-ийн бити шаагаад чи бол гаж донтон стокер худалч гэж хэлжлээ. Бум гэдэг саунд эффект дармаар байна. Шаа имэйл Oppo 2 хос бороо viral болсны дараа л гинт крашлаад эхэлсэн. Нэрээгээсээ юу? Тэрнээс биш. Ерөөсөө энийг чинь ганцхан чамиг юмч гэж би юм хэлсэн юм уу? Дуу гэж AX-ийг тайлбарласан. Яг одоо энэ дууны хувь зүгээр AX-ийн ингэсэн юм байл л дээ. Чи ингээд ичгүй түүмэг шаачаад тэр хүнийхээ ашиглаж байгаа интрогийн өөрөختөрөө адилхан ашиглахаас ичгүй байна уу гэж л нэг тийм point ярьсан гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэрээрээ босгож байгаа нь чаавас бас maybe. Гэтэ sorry. YouTube дээр огт байхгүй гэж ярьсан шүү. Би огт байхгүй гээгүй. YouTube дээр free copyright гэ зүгээр ингээд байж идэг дуу биш ээ гэж хэлсэн. YouTube дээр огт байдгүй гэж ярьсан. Гэтэ YouTube дээр байдаг байхгүй юу? Яагаад би сайн мэдээд ингэж? Ямар сайн мэдтээ. Яагаад гэвэл би YouTube дээр яг энэ аяын эзэн бүр ингээд энэ ай чинь бүр зүгээр айч биш бүр дуутай заяа. Тэр дуучныг ингээд сонсдог байхгүй юу? Дуучин шаасан чинь нөгөөдг нь яг үндэ хамтлаг байдаг үстэй тий. Яа тэрийгээч манай хонжил тавгаас судлаагүй байсан. Gramix балжмаад сайн байсан үедээ адилхан имиж бүрдүүлэх гээд байгаа юм л байхдаа л гэж бодсон. Уг нь тэгж хичээсэн тэр нь тэгээд ингээд талаар болж ин ер нь бол. Зөндөө сансан байна. Инглэн яа үнэ инглэн би ч чагаа зөндөө сансан. Үнэхээр тийм сонсдог гэдэг байгаа юм болов. Насан турштай хайр нэг шаасан. What the fuck? Насан турштай сток хийж байгаа юм уу? Жан хамтлаг хөөе. Одоо юу гэх юм? Би дуучин хурдыг сонсдоо штэ гэж ярьд юм уу? Би дуучин камертоныг сонсдоо штэ гэдэг юм уу? Дууг нь олсондоо хитрхи их баярлаад ганц удаа яг ингээд Үгүй би зүгээр нэг рилүүдээс үзсэн тэр хэсэг рилүүдээс үзсэн. Үсгэдгийг ороод харчаагүй юм байна. За тэгэнгүүтээ одоо ингээд Ясус энэ хэсгийг л үзсэн. Дуунаас бинээс хашаа яг юу ч мэдэхгүй байна манайхаа нэр. Хайнгуут угаасаа арт листгээ шууд ингэж гарч ирж байгааз тэгэнгүүтээ энэ хүн ч ястай амар сурхий харуулж ясан. Гэхдээ штэ ингээд лавгаж гисэн тэр яах гал ингээд ичгүй түүмэ гэсэн хүнийхээ ашигладаг интроны аяыг ашиглаж тээ. Яг энтэй адилхан сонсогддог аянууд хог нэгээрээ байгаа ш. Тэгээд мэдхгүй лавгаа тэгээд take so many years man. Тэгснэ бүр ингээ улаан цайн түүмэ гэж шааснаа би түүмэ гээгүй зүгээр амнаас шүлс үсэрсэн гэж ичгүй амар муухагаар үзэж байгаа хүмүүсийг балиар муухай юм ойлгодгүй хүмүүстэй харьцаж байгаа юм шиг доромжилсан. Тэгснэ яг үнэхээр түүмэ гэхээр асуулт ингээд асуусан юм уу гэхээр шувуу үгүй штэ. Зүгээр л алийг сонгох вэ гэж шаасан чинь л зүгээр шууд чаймер руу түүмэ гэд эхэлсэн штэ. Тэнгуут тэр нь ингээ юуг харуулж ийнэ вэ гэхээр хончин лавга бүр ингээд deep down зүрхнийхээ ингээд гүнд чаймыг угаасаа хейтэлдэг байгаад байгаа байхгүй юу? Зүгээр л чаймаа юу шаа мэлээ юу гэсэн чинь л зүгээр л шаа мэлээ гэж хэлж болно шүү дээ. Чами бол түүмэ шүү гэд. Үнэхээр л атаархдаг ингээд үнэхээр л дургу хейтдэг хүн л яг тийм үед тийм үйлдэл хийн. Би бол тэгж бодож байна. Тэгснэ би ерөөсө чамид дургу бишээ гэдэг нь бол үнэхээр балиар харагдсан надад. Үнэхээр тэнэг санагдсан. Тэгээд дээрэс нь хончин лавга миний бороо чи ивэ штэ те. Яг үнэндээ зөөё. 95500 шүү ай бай. За тэнгууд хончин лавга миний найзаа. Чи яг үнэндээ
ерөөсөө CTS-ийн стримд орох яг чамд ямар ч хэрэг байгаагүй заяа. Чи тэнцээ ороод чамд ямар ч ашиг байхгүй байсан уг нь бол. Яагаад вэ гэхээр чи яг тэр үедээ CTS-ээс илүү хамгийн viral болж исэн хүн. Hello bro, long time no see. Hello bro, damn hi bro. Ороод шагнал дээр таарсан шүү дээ. Өндөр залуу байлээ. Тэнгууд хонжил хавгаа үнэхээр CTS системд орох ямар ч шаардлага байгаагүй. Тэр үед юу л байна? Монгол тэр даяар хонжил хаваагаар амьсгалж исэн. Үнэхээр ингээ CTS-тэй стрим хиймээр байгаа бол те CTS ингээ машинтайгаа хөдөө очсноо. Ингээ машинтайгаа ингээ зогсон чи урд нь хонжил хавгаа ингээ морьтой ирдэг ч юм уу те. Нэг тим ингээ трейлер шааснаа. За тэдэн сарын хэдэнд хонжил хавгагийн гэрт CTS ингээд Монгол гэр дотор CTS хонжил хавгаа хоёр стрим хийх гэж байна гэд үнэхээр тим стрим хийсэн бол тэр бол үнэхээр кул заяо. Тэгэнгუთ CTS чамааг зүгээр ашиглаад ингээ баахан рэпрүүдтэй рандомоор чамааг дунд нь шааснаа ингээ стрим хийж байгаа байхгүй. Тэнгууд CTS чамаар үзэлт аваад чамаар их донешь аваад чамаар их мөнгө хийсэн. Чи яг үндэ CTS стрим ороод чамд ямар ч хэрэг байгаагүй. Уг нь бол тэнгууд ингээ CTS амар гоё хүн мундаг хүн яана би Монголын номер 1 стримд нь орох нь гэж баярлснаасаа болоод ингээ амар их оноо алдсан дээрэс нь тэрэн дээр амар болохгүй үйлдэл хийснийх нь нэг нь одоо манай хүнийг ийм тэнэг байдалд ингээ авчирж байгаа байхгүй. Тэгвэл за манай хүн ингээ түүмээ гिचлээ те тэргүүрээ ингээ нэг ээл авчлаа. Тэнгууд тэрний араас би юу гэж бодсон бэ гэхээр хонжил хавгаа ингээд apology видео хийх байхдаа уучлал гуйж байгаа видео хийх байхдаа хэний ч оролдохгүй хинд ч гай болоогүй яг өөрийнхөө юм хийж байгаа чами руу ингээд арай муухай юм хийчлээ дээ. Эннээсээ уучлалт гуйгаад үнэхээр гимшиж байгаа YouTube видео оруулаасаа да гэж бодсон чинь зүгээр тэр чигээрээ ингээд таг болоод юу ч болоогүй юм шиг явцсан. Тэнгуү тэр нь амар олон хүмүүсийн хейтийг өөр дээрээ авчирсан. Тэнгуут зүгээр тэрэн дээр ингээд үнэхээр тэнийг юм хийсэн муухай юм хийсэндээ уучаад гуйцсан байсан бол тэр ингээд цус алдалтыг тэр үед нь ингээд цогсоож болох байсан бохгүй юу? Амар тэр ээл нь одоогийн шиг ийм том ээл байхгүйгээр тэр үедээ нэг жижигхэн ээл аваад ингээд дуусах боломжтой байсан. Тэгсэн чинь би түүмээ гээгүй би өстө чамид дургу биш та нар өстө буруу ойлгосон байна. Тэнгуутлаа хүмүүсийг та нар яасан их хүний үйлдэлийг жижигхэн юмн дээр ингэж хүнийг барьж авдсан ингээд бүр өөрийгөө бүр их алдагдал бүр их ээл рүү оруулсан хитрхи өрөвдөлтөө. гэж авах $40 гүйл юм байлгүй дээ. Би хизээ $40 гүн өдрөө одоо ингээ гомдлоо шагаад ёо та нар намайг өстө хөдөөнийгээд байна. Та нар өстө намайг ингээ мөнгөгүй хөдөөнийгээд байна гэд ингээ тэрийгэ болоо онцлоогүй. Ингэж чамайг ярьсан бэ? Юу яриад байгаа юм бэ? Гэсэн ямар хэрүүлч юм бэ? I don't know. Тэгээд сарын төлбөрөний тэрийгээ та нартын юмыг харуулж тэгээд IX-ийг ч юм уу найзынхаа өмнөөс амар тийрээд ах шиг байна. Сайн байна уу? Энийг унших өгөх чинь мэдгүй байна л да гэд. Яг би энэ хүний өмнөөс энэ хүний бичсэн юмыг ингээд уншиж байгаа ч гэсэн шазар татав гэд нэг юм хачаага чинь ийм хөдөлгөөн хийгээд ингэж яриад ч юм уу тийм байдлаар бол ярихгүй зүгээр бичсэн дээр ч гэсэн уншиж. Гэхдээ бичихгүй л болохгүй юм шиг байна. Миний би хончин лавга нэрээр YouTube дээр бичлэг хийдэг жирийн нэгэн хөдөөний залуу. Я одоо жирийн нэг хоол явах энэ гэж хүн лөө чат бичиж өгөн илүүлдэггүй л те. Тэгээд яагаад оршин суугаа хаяга энэ дээр дурдаад байгааг чинь бол ойлгохгүй байна. Үнэн. Ямар нэгэн байдлаар өөрөө нэг өрөвдүүлэх гэж шаагаад хонжил авгаа хинч чамаг өрөвдөхгүй бороо наадхаа одоо бол хүмүүс юу эмхтэй хүнийг хүүхдийг л өрөвддөг. Нохоох ч юм уу те. Хоёулын шиг эрэгтэй хүмүүсийг өрөвдөхгүй бороо наадхаа болоорой бороо. Энэ бол бити ингээ өрөвдүүлэх гэдэг наадхаа бол. Зүгээр яг ингээ те. Хамгийн чухал нь өөрт чинь болон чамд буруугаар ойлгохдохгүй байгаасаа гэж хүсэж байна. Энэ хүртэл уншсан бол хүндэтгсэн байл хавсар. Би одоо энэ дээр юу гэж хариулах хэрэгтэй вэ? Буруу ойлгочихжээ гэж хариулах хэрэгтэй юм уу? Чи бичлэг дээр яг ингэж дайрлаа тэглээ би ингэ заа юу гэж байж байгаа шиг энэ үед надад юусоо бичээгүй. Шаагаад л хавгаач үнэхээр үзий яддаг юм байлээ бро. Зүгээр аль нэгийг сонгосон чинь түүмээ гэж хэлэх шаардлагагүй хаа чи түүмээ гэсэн шүү дээ. Чи угаасаа цаана атаархал үзий ядал чамигийн тугаарц ту чами гэж байсан байхгүй юу? Тэс ингээ хотлаа яриа шаад. За тэгсэн чинь надад мэйл ирсэн. Мэйл дээр харуулсан юмнуудаа та нарт гол нь кроплохгүй харуулаагүй байна. Ямар нэг л хатуутай юм бэ тавга. Юу мэйл вэ? Гэхэд яадаг вэ жишээ нь? Тэр дууг яаж олж авах вэ? Надад бол хамаа байхгүй. Тэгээ копирайтаа өгнө үү, копи страйка өгнө үү? Зү надад хамаа байхгүй. Би зөвхөн хүссэн юм аа л ашиглаад
хүссэн юм а хийндэ гол нь би нөгөө нэг өөрөө хариуцлагаа өөрөө дааж чаддаг болохоор тийм ээ хончин тавгаш ингээ гомдолтгүй болохоор ингээд 2 страйктай ингээ сууж чаймагаас 2 страйктай тий Харин тийм Shazam данрав. Оо дэм аль нэгийг сонг гэхэд түүмээ гээгүй Шаймэлэд хандаж хэлэх үг байна уу гэсэн чинь би одоо YouTube-тэй гэдгсэн шувуу чаймид гэсэн чинь чами бол хизээч үгүй чами бол түүмээ. Оо наа чин тэгвэл миний хэлсэн бүр ингээд юунаас амар шааж штэ. Миний хэлснээс амар байна штэ. Юу вэ? Зүгээр чамид хандаж хэлэх үг байна уу гэсэн чинь түүмээ гэж шааж байгаа юм уу? Мэдчихэж байгаа штэ энийг ингээд хонжил авгаа анх юу гэж гарч ирсэн бэ гэхээр өөрийнхөөрөө амар innocent гэдэг чинь одоо амар гимгүү те. Ингээл гоё хөдөөний амьдралтай хайртай Монголын нэг ч гэсэн залуу ингээ гоё хөдөөний амьдралтай хайртай юм шиг те гоё innocent гол нь innocent гэдэг нь амар чухал. Тэгж гарч ирсэн чинь одоо яг ингээ зүгээр л балиар худалж хүнд муу сандаг амар нэхэл хатуутай тэгснэ амар хохирогчийн сэтгэл зүйтэй гай болоод дуусч байгаа юм. Chapter X-ийн хонжил авгаа хоёрыг хармаар байна. Гэхдээ тэгэл угаасаа тэгвэл чами ч угаасаа баг орох байх орохгүй ч магадгүй. Тэгтээ тэгэл месмеризм ми ах нар нь тэгэл хэлэх байлгүй дээ. За одоо зүгээр эвлэрээ гоё эвлэр гээл те. Тэнгууд X-ийн чами хоёр үгүй би хоёр наахантай чи эвлэрэхгүй байлаар худалж амтантай эвлэрэхгүй гээл. Тэгэл нэг жоох нэг тийм авкард юм болох байх юм. юу гэсэн үг юм бэ? Адилхан хүн бидтэй. Та тийм амар санаа ялгаж үзээд байгаа. Би бичлэгэн дээрээ чаймигаас уучлалтгүй л гэж чаймиг үзэхгүй байхгүй юу те. Би өөрөө биеэр уул. Үгүй үзэхгүй нь хамаагүй чи зүгээр өөр хувийнхаа хувьд л үзэгчдээс уучлахгүй чи чаймигийн үзэгчдээс уучлахгүй. Ядаж чаймигийн үзэгч хамаагүй үзнэ. Ингээд өөрөө ойлгосон байна гэд уучлалтгүй хөстө. Гэтэ та нар тэр сэтийн сахын лайв стримийг боддоо. Би хөдөөний Яа хөдөөний наатах болоо. Бүгдээрээ чиний хаягийг ойлголоо. Үнэ X-да үнэ ёо. Хаягийг ойлгоцоод байна. Тоо дотор үсэг ингээд гачигдсан ингээд яг юу хийхээ мэдэхгүй ингээд байжсэн чинь шуух хажуунаас оо шимэл сэтгэл юу гээл. Би ингээд тахад what юу хийхээ. Одоо нэр амар муухай худлаа ярина. Энэ дээр бүр ингээд үзэгчдийг балиар доромжилсан харагдсан надаа энэ хонжил авгаа. Би зүгээр ингээд нүлэмсэн чинь ингээд ёо ингээд түүмээ гэд ингээд нүлмэд гарцаан. Тэр бол салаавч байгаагүйгээ солиороод мэдрэл муутай сохор хүнтэй ярьж байгаа юм шиг. Оо та ястаа хүүхдээч үгүй ястаа гэдэг ингэж яхаа одоо хадаа миний амнаас ингээд таяда ингээд шүл цацаад идэх юм уучлаарай. Худлаа ярьж байгаагаа өмөрөө шүсээ худлаа өсгөж яасан. Намайг тоож үзсэн. Хамаагүй удаа юм яриад шүл цацаад. Тэрийг таарна. Гараас тусан хажууд талд хайх. Оо талуусаа килип та диний ястаа нэрэ. Оо гэж. Ял тэрнээс хойш. Эргэн дурсахгүй. 324. Одоо тэгээ хажууд нь байсан Тришна шувуу гэд уурахтай болж таарж байгаа юм байна л та. 324. Хонжил хамгаа өөрөө буруугаа шувуу идрэггүй нөгөө гуруугаа чигцсэн юм биш те. Тэгж болохгүй бро, тэгж болохгүй. Бичиг шимэд авах гэж чамд. Чамд тест. За, шүлэн үсэрсэн гинэ. Болооч энэ одоо яаж шүс үсрээд байгаа юм бэ? Энийг би үнэхээр ойлгохгүй байна. Гар нь бүр ингээд зоригтойгоор ингээд явж байгаа юм шүү дээ. Шүлс нь үсрэхээс өмнө гар нь ингэж шүү дээ. Чамд тест. Тэр. Гар нь ингэснээ ингэж байгаа шүү дээ. За, шүлэн үсэрсэн гинэ. Манайхан болтой. Яхаа хонжлагаас дээрс амар тэнэг байна л да. За үнэхээр яг дотроо үнэхээр ингээд тэгж бодож исэн байж олон зэ. Үнэхээр ингээд чами дургүй. Жинхэнэ хонжлаг бол чами дургүй байж болно. Тэнгууд ингээд шүүлс мүс гэдэг энийг яриад те. Тэнгууд за стрим дээр яхаа ингээд санаандгүй иймэрхүү тэнэг юм ярьж болно шүү дээ. Тэр зүгээр ингээд шүүлс өсөрцөн байсан гэд те. Ингээд засах боломжгүй яг тэрүүгээрээ үлддэг юм дээр тэгж ярьж болно. Тэнгууд ингээд дараа нь бичлэгээ катлаад эдитлээд оруулдаг юм дээр стил тим тэнэг юм ярьж ийхээр би бүр гайхаад байгаа байхгүй. Тин яагаад ингэж амар худлаа ярьж байгаа юм бол шимэд авах гэж чамд бол. Чамд тест. Яхаа X-ийн чи үнэхээр найз гамруу жоохон Karen зан гаргаж байгааг үл гаргаж байна. Тэр үнэ. Я батмандаа хүрсэн гэж юу? Энэ угаасаа түүмээ байсан. Нэг олон үзэл дах чирэг байхгүй. Угаасаа л түүмээ гэж байна. Оо энэ ч бүр ирэх өрөө харагдаж шүү дээ. What the fuck? Надад сайн харлаа. Ямар муухай юм бэ? Тавга shame on you brother. Ямар муухай юм бэ? Чи ихтэй хүн бидтэй ямар муухай худлаа ярьдаг юм бэ?
та нар намайг чамиг өстө түүмээ салаач гаргаад тэнийг өхөн гэж ярьсан гэж бодоод байгаа. Яг үндэ би Үгүй ээ, чи яг тэгж ярьсан бро. Чи дотроо угаасаа тэгж боддог бро. Чи угаасаа дотроо чамиг үзий яддаг юм байлаа бро. Тэр чи угаасаа мэдэгддэг. ёстой гэдэг үгний араас түүмээ гэдэг үг хэлээгүй эн чинь ингээд салаач болчих гараагүй. Копирайт стрик явуулна шүү нөхөрсгөр хэлж байна. Намайг зүгээр тайван байлга түүхтэй байж. Яа, надаа ингээ хилчин ч байсан болоосаа. Надад ахиж бити реакшн хий тэгвэл би чамд страйк өгнө шүү гэд хилцэн ч байсан болоосаа. Надаа нэг удаа сануулсан байсан болоосаа. Шайме биш чами. Одоо ямар ч сануулга өгөөгүй шуу над руу 2 страйк явуулсан. Тэгээд харамсалтай гэж. Зөвхөн ойлгомжтой. Намайг уучлаарай. Тийм, намайг уучлаарай. Тэгэхээр энэ дээр бол чамийн үзгүй ойлгомжтой би биеэрээ ууцж уучлахгүй байх хэвээр энэ гэж гисэн байлээ ёо. Тэгэж тэр хөл Зүгээр даварч зүгээр чамитай уулзах гад байдаг шаасан те бүр. А би чамтай амьдэрэл уулзаж уучлах. Үгүй бол уучлахгүй байхгүй гэж. миний өдрийг дахид алавдаа бурхан минь. Би одоо хичнээн ч удаа энэ стрим дээр бурхан минь гэж хэлв. Миний хамгийн олон удаа ингэж хэлдэг байгаа стрим. Яа, үнэхээр лавга үнэхээр fucked up болчихсон манайхаа. Лавга үнэхээр fucked up болцсон байна. Би бүр ойлгохгүй байна. За үнэхээр бүр сайн энэ стримийг Айксны стрим үзээд үнэхээр fucked up болцсон санагдаж байна да. Өөрийгөө хизээч гарахгүй нөхрүүгээ шаачжээ манай хүн. Айксийг чинь стрим ячаар одоо ингээд та бүхэн дийл болгоод ингээд энд Чи ер нь стримийн ачаар салавчаал илүү под харуулдаг шиг боллоо тий. Тэгээд давхар хэр сайн гудлаа ярддаг, хэр сайн юм зохиодог вэ гэж харуулдаг шиг боллоо. Айксийг Чи эцэлгүй ээ. Би эцэллээ гэж хэлсэн цагт эцэлэгдэн заа юу. одоо ингээд та бүхэн дийл болгоод ингээд энд эцэслэгч байна. Тэгээд Айксийг чинь хэлсэн юмнууд дээр тэгээд тэр хүний үдэл бодол тэр хүн найзыгаа өмөрж ийн чинь зүг. Тэгээд та нар Үгүй гол нь чамир түүмээ ер нь зүгээр чамаа ингээд нэг амар шийплээгүй штэ. За тэгвэл чамид зүгээр хандаж өгчлөх юм гээл тэгсэн чинь түүмээ гэж шааж. Тэр бол үнэхээр тэгж болохгүй ер нь. Тэр бол болохгүй. Ганц дуу ашигла адилхан дуу ашигласан төлөө амар. За тэнгууд одоо ингээд хонжил хавг бол ингээд ер нь бол пят 0-д үлчиж байгаа штэ. Гэтэ гол нь Айксийн нэг амар пят 0-дод байгаа даач биш. Зүгээр өөрөө өөрийгөө пят 0-дсан баггүй юу хонжил хавга. Өөрөө өөрийгөө муулаад өөрөө тэнийг юм яриад үзэгчтэйгээ доромжлоод өөрөө өөрийгөө пят 0-дсан тэгснээ ийм юм хүм хийж мийгээд одоо энэ одоо хинээс сурдаг хаанаас сурсан зан юм. Хонжил хавга миний бороо ийм юм хийхгүй штэ чи. Чи зүгээр л уучлахгүй байх хэвээр яг үнэхээр чин сэтгэлээсээ өөрийнхөө ямар муухай хийсэн юмнууд үнэхээр хүлээн зөвшөөрөөд чин сэтгэлээсээ уучлалт гуй. Тэгэхгүй чи ингээл та нар намайг хоньны ярьсан хүмүүс нь чон гээд байгаа мó гэл ингээд сэтгэлээр унсан ч юм шиг нэг ийм юм шааж маагаал би YouTube-ээ боллоо гэл ингээд тэр нь чи зүгээр өөрийнхөө хийсэн тэнэг үйлдэлүүдэд булзааруулж байгаа юм шиг л хүмүүст харагдаж байгаа. Чамиг имжлэгийг үзэж болохгүй хөө. Надад шууд страйк өгнөө хөө. Чами. Энийг үз гэж хэлж гинүү та нар? Энийг үзэхгүй. Энийг үзэх юм бол би чаналгүй болноо. Манай хүн no mercy штэ чами. No mercy. Чамид миний сувг хаагдсан уу хаагдахгүй юу хамаагүй. Тэгэл technically миний буруу болно. Хүний контент дураараа үзсэн гэл. Тэгэхээр энийг үзэхгүй. Миний channel хаагдана.